Монголын баруун хязгаарлах стратегийн нөөц Асгат. Монгол орны баруун хязгаар цас төндөр улсын бүсэд олон жилийн өмнө нэгэн орд илэрсэн нь өдгөө дахин судлагдж Монголын хөгжлийн ирээдүйтэй холбогдох болжээ. Энэ бол 1970-ад онд хуужнаар зөвлөлт холбоот улстай хамтарсан геологчдын багийн илрүүлсэн Асгатын мөнгөний орд юм. Өнөөдрийн байдлаар тухайн ордын таамаг нөөцийн хэмжээнд эдийн засгийн тооцоо хийх боломжгүй. Тиймээс цаашид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаж, олон улсын стандартын дагуу дахин үнэлэх шаардлагатай хэвээр байна. Төрийн өмчөд Эрдэнэс Монгол нэгдэл энэ ажлыг шав дараатайгаар хэрэгжүүлж, ордыг хариуцлагатай, үе шаттай эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэлээ хангаж байна. Судалгаагаар 6.4 сая тонн хүдэр, 2.2 мянган тонн мөнгөний нөөц байж болохыг тогтоогод байгаа бөгөөд мөнгийг дагалдан, зис, сурмаа, бисмут зэрэг эрдэсүүд илэрсэн нь ирээдүйн технологийн салбар, ялангуяа цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, электроникийн үйлдвэрлэлд чухал түүхий идүүлэх боломжийг харуулж байна. Энэ бүхнийг баталгаажуулж, олон улсын жорк стандартад нийцүүлэхийн тулд хайгуул судалгаа, наривчлсан шинжилгээ хийх нөхцөлийг зайлшгүй бүрдүүлэх хэрэгтэй. Эрдэнэс Монгол компанийн үндсэн зорилго бол стратегийн ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм зорилготой байдаг. За олон жил яригдсан Асгат стратегийн ач холбогдолтой ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ ажлыг бол идэвхтэй эхлүүлээд явж байна. За энэ ажлын гол зүйл нь бол нөөц барилгын олон улсын стандартаар тогтоож чадах юм бол бид нар энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулагчтай хэлцээ хийх ийм боломж нэгдэх юм аа. Тэгээ энэ ажлыг бол бид өөрийн санхүүжилтээр 2024 оноос эхэлж явуулж байна. За энэ орд нь бол нэлээдгүй бас потенциалын нөөц барилгатай орд. За ордын нөөц барилгыг яг Монгол улсын эрдэс барилгын зөвлөөр тогтоогсны дараа бид 2027-оос 28 онуудад за хөрөнгө оруулагчтай энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглах, олборлох, баяжуулах энэ төслийн ажил хийгдэх ийм боломжтой болох юм аа. Өнгөрсөн 2024 онд Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэлийг хангах хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийгдэв. Уулын 45 км нарийн замын эвдрэлтэй хэсгүүдийг засаж, өргөсгөн, мөстөж хаагдсан 6 хэвтэй малталтыг нээж сэргээв. 5,000 га талбайд топогеодезийн зураглал хийж, малтатуудад 3 хэмжээст загвар боловсруулж, эрсдлийн үнэлгээг дуусгасан нь цаашдын хайгуулын үндэс суурь болсон юм. Улмаар 2025 онд ажил эрчимтэй урагшилж 3100 туш метр өрөмдлөг, 60 туш метр далд нэвтрэл, 2200 м3 сувг малталтын ажил хийж 6 тонн дээж авч хагас үйлдвэрлэлийн туршилтад бэлтгээд байна. Энэ бүхэн Асгатын таамаг нөөцийг олон улсын хэмжээнд шинжилэн баталгаажуулах, хөрөнгө оруулагчдад ихтгэл төрүүлэхэд чухал алхам болж байна. За 2019 онд Асгатын мөнгөний ордын лицензийг Эрдэнэс Монголд шилжүүлсэн байдаг. 1996 онд Асгатын мөнгөний ордын нөөцийг C2, C1 зэргээр тооцсон байдаг. Тухайн нөөцийг болохоор одоогийн нөхцөлд эдийн засгийн тооцоолол хийх боломжгүй байдаг. Тийм болохоор бид нар хайгуулын ажлыг эхлүүлэн нөөцийн ангиллыг ахиулах болон жорк ангиллалд нийцүүлэн баталгаажуулах зорилгоор одоо ингээ хайгуулын ажил гүйцэтгэж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгснээр 2026 онд тухайн ажлынхаа үр дүнгээр нөөцийн тооцоолол хийж жорк стандарт болон Монголын ашигт малбарын хуулийн дагуу стандартын дагуу нөөцийн тайлан баталгаажуулна. Тэгснээр 2027 онд тухайн ордынхаа нөөцийн тайланд үндэслэн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан 2028 он гэхэд ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах бүрэн боломжтой нөхцөл байдал бүрдэх юм аа. Эрдэнэс мөнгөний орд нь болохоор энэ жил 2025 оны хугацаанд хээрийн хайгуулын ажлыг гүйцэтгэж байна. Энэ жил болохоор 5700 м-ийн гадаргуу өрөмтлөг, 2000 м-ийн далдын өрөмтлөг, 1000 м-ийн далд нэвтрэлтэй ажил. Одоо ер нь бол хээрийн гүйцэтгэх судалгааны ажил 50% гүйцэлд явж байна. Одоо энэ жил бас мөн дээрээс нь жил дээж хадгалах агуулга буюу бид нэр тэнцэнэ талбай дээр яг зориултын дагуу дээж хадгалаад бэлтгэх агуулгын барилга ажлыг гүйцэтгэж байна. Энэ жилд бол ер нь хээрийн ажлыг бүхэлдэн дуусгаад дараа жил суурин боловсролт буюу эрс баялагын мэргэжлийн зөвлөл болон олон улсын жорк стандартаар нөөц баталгаажуулан 27-28 оноос эдийн засгийн эргэлтэнд оруулахаар ерөнхийдөө найдварлаж ирж байгаа.
За битгээд одоо Асхтын мөнгөний ордын 2 дугаар хэвтэ малт дотор байна. Асхтын мөнгөний ордод нийт 6 ам байгаа. Нийт урт нь 8.4 км. Далайн түвшнээс одоо 3000 м өндөрт байна. Одоо энэ хэвтэ малтууд ам дотор өрөмдлөг, далд малталд тэслэгээний ажлууд хийгдэж байна. Гэвч асгат руу хүрэх зам дардан биш. Далайн түвшнээс дээш 3000 гаруй метрийн өндөрлөгт оршдог учраас цаг агаар, эрсдэс, зам тээврийн нөхцөл хүнд, техник хэрэгсэлд тээвэрлэхэд хүндрэлтэй. Ихэнх стратегийн ордтой харьцуулахад асгат бол уул геолог, уул техникийн хувьд хамгийн хүндрэлтэд тооцогддог. Үүнээс гадна тус ордын нэг хэсэгт орчин холбооны улсын хилээр дамжин хүрдэг тул ирээдүйн судалгаа ашиглалт, хоёр улсын хамтын ажиллагаа, олон шатны зохицуулалт, зөвшөөрөлтэй холбоотой байх нь тодорхой юм. Энэ төслийг зөвхөн уул уурхай бүс нутгийн болон гадаад хамтын ажиллагааны нэг хэсэг болгож байна. Асхтын мөнгөний ордын нөөцийг олон улсын Жорк ангилд нийцүүлэх одоо нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэхээр 2025 оны одоо 4-р сараас бид хээрийн үйлдвэрлэлийн ажлыг эхлээд одоогийн байдлаар бол ил болон далдын өрөмтлөгийн ажлууд, далдын малталтын ажлуудыг бол одоо хийж гүйцэтгээд хайгуулын хээрийн ажил бол эрчимтэйгээр явагдаж 60-70% хүрсэн байна. За бид бол энэ ондоо бол хээрийн ажлаа дуусгахаар бол хичээж байна. Хэдийгээр байгалийн давгчиг хүчин зүйлс тулгарч байгаа ч гэсэндээ бол амжилттайгаар бол дуусгана гэсэн бодолтой байж байна. За манай хээрийн кемп дээр бол одоо 100 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна. 24 цагаар одоо 2 ээлжээр ингэж ажиллаж байгаа. Нийтдээ бол энэ жил бол 2025 оны 12 сарын 1 гэхэд бол хээрийн үйлдвэрлэлийн ажлыг бүрэн дуусгахаар одоо бид шамдаа ажиллаж байна. Эрдэс Монгол компани нь эдгээр уул техникийн ажлуудаас гадна төслийн хайгуулын урдч нөхцөлийг хангах үүднээс дээж хадгалах зориулалттай ангоор байгуулах ажлыг өөрийн хөрөнгөөр байгуулж ашиглалтад орууллаа. Энэ нь хэвтэ малталт далд мэсрэлтээс авсан сорьцыг дотоод гадаадын лабораторид илгээж шинжлэх боломжийг бүрдүүлж төслийн ил тод байдал олон улсын шаардлагыг хангах чухал алхам болсон юм. Асгатын ордон нь эдийн засгийн хөгжөө шууд өгөх шатанда хараахан хүрээгүй байгаач. Энд бид таамаг нууц эрдэсийн бүтэцэн Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, баруун бүсийн хөгжлийг дэмжих, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой гэдэг маргах аргагүй зай. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, дижитал технологи зэрэг ирээдүйн салбаруудын түүхийн эдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед Монголын газар нутагт ийм боломж байгаа нь бидэнд урт хугацааны ихтгэл найдвар шинэ гарц боломжийг нээж байна. Асгат бол төрийн хэмжээнд компанийн хяналт, зохицуулалтаар хэрэгжиж буй төсөл. Эрдэнэс Монгол энэ төслийг олон улсын стандартын дагуу баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдад тогтвортой эрх зүйн орчин, байгаль дээлтэй технологиг нэвтрүүлэх боломж, эл тод менежментийг санал болгож байгаа юм. Энэхүү асгатын мөнгөний орд өнөөдөр хайгуул судалгааны бэлтгэл шатанда байгаач маргааш Монголын эдийн засгийн шинэ гарц болж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ ордыг олон улсын шаардлагад нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөвхөн уул уурхайн ажил бус улсын хөгжлийн ирээдүйд хамаарч буй стратегийн зорилт юм. Эрдэнэс Монгол нэгдэл Монголын баялаг, Монголын ирээдүйг дэлхийдээ холбох гүүр байхын төлөө ажиллаж байна.